За өнөөдөр миний хувьд гэрлэл цуслуулах тухай нэг шүүх хурлаанд ороод болчихлоо. Шүүх хурлаанаас төрсэн сэтгэл юу вэ гэхээр өнөөдөр бие биенийхээ өмнө хүлээх хариуцлагын тухай, үр хүүхдийнхээ өмнө одоо хүлээх хариуцлагын тухай асуудал огт ярихгүй. Эхнэр гэсэн нөхөр нь ч гэсэн зүгээр л чөрөнгийнхээ асуудлыг яриад хэн юугаа авах уу гэдэг дээр л маргаад байгаа. Ерөөсөө энэ гэр бүл салах шалтгаанцсан углуугаар нь авч үзэх юм бол чөрөнгийн асуудал байсан. Хөрөнгийг хэн бий болгож гин, хэн авах ёстой юм, хэн илүү үүрэг ороолтой байгаа юм одоо гэдэг зүйлээс болж л өнөөдөр энэ гэрэл цуслагдж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс би юу хэлэх гэсэн юм гэхээр залуучууд минь ер нь гэрэлтийн гэрээ байгуулаач. Иргэний хууль нь заасан байна штэ. Гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө захиран зарцуулалттай холбоотой асуудлыг гэрээгээр зохицуулж болно. Уг гэрээг бичгээр байгуулнаа, нотариудаар батлуулнаа, ингэж хүчин төгөлдөр болно гэд заасан байна штэ. Тэгээ цаашлах юм бол Монгол улсад хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэдэг залчин бас байгаа учраас өнөөдөр үр хүүхдэд дэжээ тэтгэх, аав ээжээ асран тэтгэхтэй холбоотой асуудлагдсан бас гэрээгээр зохицуулж болох байхгүй юу? Анханасаа энийг хэлж яриаггүй улмаас л энэ зөвчлөл үүсэж байна гэж би хараад байгаа. Бүх зүйлийг гэрээгээр зохицуулчих юм бол хүн байгуулсан тэр гэрээндээ баригдаад явна штэ. Тэгхгүйгээс болоод зөвхөн анх хайр дурлал яриад суудаг, тэгээ сонирхол нь буурдаг, магадгүй чөрөнгөтэй болоод эхэлдэг. Тэгэнгүүт чөрөнгөө олоо булаацалтаад гэрүүл салах асуудал үүсээд байна. Ийм учраас би залуучуудыг гэрлэлтийн гэрээ би байгуулаасаа гэж зөвлөмөр байна. За гэрлсэн ч гэсэн өнөөдөр эдгэрэгтэй холбоотой, асран тэтгэхтэй холбоотой хэрвээ маргаан гараад байгаа бол бас гэрээ байгуулаарай гэж би зөвлөж байна.